Юмны үн бол асар өндөр өсөж байгаа. Ингээд юмны өндөр юм өсөд байна, өндөр байна гэхэд зарим либералууд юу гэж хэлдэг вэ гэвэл зах зээл юм аа. Зах зээлийн зарчим юм аа. Одоо ер нь ингээд баян нь баянаараа, ядуу нь ядуугаараа хоёр нийгэм рүү амьдрал ямар коммунизм биштэй гэдэг. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн дээр тодорхой үнийн зохицуултыг хийхийг заасан байдаг. Ялангуяа стратегийн бүтээгдэхүүн дээр тодорхой үнийн зохицуулт хийх ёстой байдаг. Энэ бол одоо юу гэдгийг зайлшгүй энэ төр засгийн хийх ажил. Ер нь төрийн хийх, тэр дундаа засгийн газрын хийх ажил юу юм бэ? Ядуурлыг буулгах ёстой. Ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үнийн өсөлтийг хязгаарлах ёстой. Валютын аншийг барих ёстой. Дээр нь авилгалыг бууруулах ёстой. За одоо бүгдээрээ ингээд дахиад засгийн газар одоо 3 засгийн газрын нүүр үзчихлээ. За өмнөхтэйгөө нийлээд одоо ингээд 16 оноос хойш ардын намын засаг гэвэл одоо юу гэдгийг ардын намын дарга нарын албан тушаалд очсон нь бол хязгааргүй байгаа. Жишээлбэл одоо учирлаар жишээ аваад үзье. Манай одоо учирлчин маш богино хугацаанд засгийн газрын хэрэгжилгээний дарга байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд байлаа. Улсын их хурлын дарга байлаа. Дараа нь ерөнхий сайд боллоо. Өөрөөр хэлэх юм бол жил хагасын дотор бүх албан тушаалд очиод үзчихлээ. За нөгөө нэг бусад одоо хүмүүс нь ч гэсэн одоо ингээд жишээлбэл зам тээврийн сайд, дэлгэр сайхны хувьд насаараа сайд хийж. Насаараа. За өөр одоо юу гэдгийг ингээд одоо яриад байвал олон хүн байна. 5-аас 6 удаа сонгогдсноос эхлээд дөнгөж та бидний одоо юу гэдгийг сонголтоор гэж гарангуйта байнгын хороо, дид хороо гэд. Эдний маань ажил, эдний маань амьдрал, эдний маань одоо хөгжил дэвшил бол хязгааргүй сайхан байгаа. Амьдралаас тасарсан аимшигтай одоо хүнийг би одоо жишээлбэл хэнийг хэлэх вэ гэвэл хүн намын Дорж хандыг хэлмээр. Дорж ханд өмнө хэн байсан юм бэ? Дорж ханд зүгээр л нэг баян айлын нэргүүд зарц. Үннийг хэлэх юм бол зүгээр л нэг тэр ямар даатгалын чөлөө газрын зүгээр нэг ажилтан байсан шин. Тэгээд юм тоглоомын намаар, тоглоомын засгаар, тоглоомын хуулиар төрд орцсон. Одоо энэ хүн бол насан туршийн их хурлын гишүүн болно. Яагаад гэвэл намын нэг хүний нам шиг тоглоомын нам учраас энэ хүн намын дарга учраас жигсаалтын нэгдэ бичигдэнэ. Сонгуульд орсон юм чинь ямар ч байсан хүн нам 1 юм уу 2 хамгийн багтаа. Цаашлаад 10 юм уу 20 удаа ингээд одоо хүн гарлаа гэхэд эдний нам дээр энэ Дорж ханд байсаар л. Өөрөөр хэлбэл насан туршийн дарга. Тийм учраас энэ хүн амьдралыг ойлгохгүй. Амьдралын зовлон мэдгүй. Тэр хүн өнөөдөр юу өгөөл эрчим хүчний үн яагаад өсөх нь аюултай вэ гэдгийг ойлгохгүй. Бүх юм эрчим хүчээр явж байгаа. Эрчим хүчний үн өсгөөр гэр хорооллын нүүрснээ эрэлт нэмэгддэг. Цахилгаанаар халаадгаа болдог. Эрчим хүчний үн нэмэгдэхээр бусад бүх эд барааны үн өсдөг. Эрчим хүчний үн өсгөөр иргэдийн амьдралын нуруу үнэхээр одоо юу гэдгийг хүнд байдаг. Сая тэр хүн томорч илээ. Махаа идэхэ болоо. Дахиагаа ид гэж хэлээ. Дахиа чин тансаг хэрэглээ шүү дээ. Дахиа бол үнэхээр одоо юу гэдгийг тансаг хэрэглээ энийг юм уу? Өнөөдөр халамж гэдэг ойлголт, өнөөдөр хариуцлага гэдэг ойлголт тустай ойлголт. Манай зарим ардчилсан намын нөхдүүд тэгж ярьдаг. Энэ халамжийн бодлого хэвтэрлээ гэдэг. Би бол хувь хүний хувьд хэдийгээр би ардчилсан намын гишүүн байлаа ч гэсэн би хувь хүний хувьд бол ядарснаа өргөж бүр дашвалбарын шүлгэн дээр байгаа шүү дээ. Юу вэ гэд төрүүлчээ амжиж алдрын титэмд орсон бол тийм ээ алдарт дээрээ гарсан бол доор байгаа нэгнээ бас харж яваарай
татаж яваарай гэдэг. Зүгээр энэ шүлэг байна уу, энэ зүйл байна уу, бид нэр хүний амьдралын чамаар хин нэг нь бололцоотой боломжтой бол нөгөөдхөө харж явах төр засаг өнөөдөр улс орны өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр бодитоор харж бодлого хэрэгжүүлэх ёстой байна. Ерөөсөө эрчим хүчний үн өсөлтийг бол зөв гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгодгүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нь юу вэ гэх юм бол махны үн өндөр байгаа нь малчтын амьдрал сайжирч байгаа гэж ингэж дүлгэр ярихаа боль. Би 2024 онд говийн 47 сумаар 4 аймгаар бүтэн тойрж ирсэн. Хамгийн хүнд амьдралтай нь говь шүү дээ. Тэнд 3 жил бороо ордгоо. Тэнд 3 жил өвс ногоо ургадаггүй. Тэнд хүмүүс амьдрах гэж зовдөг, зүдэрдэг. Гэхдээ тэд эх орондоо хайртай амьдралаа болгоё гэд төрөөс тэд нар юу ч нэгтгүү. Тэгвэл тэд нар өнөөдөр юу гэдгийг болохоос болохгүй хүртэл зүтгэдэг. Дэлгэрэх суман дээр өнөөдөр Дорноговын дэлгэрэх суман дээр очивол айл болгон малтай. Айл болгон амьдралтай. Гэтэл өнөөдөр юу гэж хэлж байгаа вэ гэвэл махны үнэ өндөр байгаа нь зөв юм шиг зарим хүмүүс яриад байгаа. Уучлаарай. Бид 70 сая малтай, 70 сая одоо гэж яриад байгаа ч гэсэн өнөөдөр гадаашаа гаргаж байгаа махны үн дотоодод байгаа махны үнэтэйгээ та нар өөрсдөө харьцуулаад үзье. Би Өмнөд Солонгосод очиход жишээлхэд Өмнөд Солонгос улсад очиход Австралийн мах, Өмнөд Солонгосын өөрсдийнх нь мах одоогийн бидний иддэг 40-50 мянган төгрөгийн үнэтэй байж байгаа. Тэдний авдаг цайлан хэдий хамгийн багадаа нэг Солонгос иргэний хамгийн багадаа авч байгаа цалин бол 5 саяас дээш байгаа. Би хамгийн бага нь хэлж байна. 30 сая 40 саяын цалин авдаг хүн байдаг тэнд. Тэнд өнөөдөр ингэж юу гэдгийг тартагтаа тулгаж ард түмнийг ингэж мүлхүүж ядарч байгаа харагдуулж болохгүй шүү дээ. Сая ардын жүжигчин Жавхлан сүү тарааж байна. Пөөста зүгээр амь тавих нэ. Залуучуудын зарим нь тэрж муу шоолж байна. Би өрөвдсөн. Бидний амьдрал хүнд л биш шүү дээ. Хэцүү байгаа хүнд байгаа учраас тэр хүмүүс тийш очиж байгаа шүү дээ. Үнгүү гэж байгаа нэг юмнаас нь нэг өдрийнхөө сүг үнгүү авалчиад байгаа гэдэг дулаарч шүү дээ. Ийм болохгүй боломж байгаа. Ийм болохгүй байх боломж бол учирлаа юм хулгайтайгаа тэмцээч. Хулгайлсан мөнгөний дүн халамж авсан халамжлаад байгаа харж хандаад байгаа гэдэг тэр иргэдий чинь авах гээд байгаа үнийн дүнтэй харьцуулахад өчүүх юм. Тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгох гэж байгаа. За үнэн. Мөнгө авахгүй. Яагад гэвэл 6 саяын зээлийг нийгмийн даатгалын сангаас нь аваад төлчихсөн. Монгол банкнаас зээл аваад төлчихсөн. Одоо тэгээд нөгөө зээлийг төлөх сангийн өргөд байж байгаа. Чингис хаан Капитал банкны өргөд битүү өр байгаа. Тэрэн дээр нь шүүх прокурор бүр 0 сүлжилтэн орооцолтсон байна. Өөрөөр хэлэх юм бол хариуцлагагүй зудаас болоод өнөөдөр бид хамраараа газар хатгах чаа. Хариуцлагагүй зудаас болоод энэ хавар махны үн өсөж байгаа. Энэ хариуцлагагүй хүмүүсийн удирдлагаас болоод даргын амьдрал дардан байна. Иргэдийн амьдрал эвгүй байна. Ядарсан иргэдээ өнөөдөр яаж амьдрахын заагаад ямар ачаагүйгийн шоолоод чи амьдрах ёстой штэ гэж хичлэх боломж алга. Яагад гэвэл дээр байгаачуд нь хөлөө олохгүй байгаа учраас доор байгаачуд нь дарамтанд байна. Өөрөөр хэлэх юм бол энэ махны үннийг өнөөдөр бүх юмныхөө үнэтэй харьцуулаарай. Хуучин 100 мянган төгрөгтэй байхад мөнгөтэй байлаа. Өнөөдөр 100 мянган төгрөг бол
зүгээр л хоёр хүний нэг дундаж хоолны газар ороод идээд гарах зардал болчих. Өнөөдөр маш олон аж ахуй нэгжүүд дампуурлаа зарлж байна. Ийм байхад өнөөдөр татврын дарамтаа багасгаач ээ. Бодит орлогыг нэмэгдүүлээч гэхэд нь өнөөдөр дахиад нөгөө хүн намын нөгөө хүрэн хар шиг худлаа нэг амир ухаантай царайлал улсаа ботсон дүрц гаргаал жүжиглээд байдаг одоо болмоор байна. Улсаа боловсралтай хүнээр удирдуулах цаг ирсэн юм биш үү? Би нэг юмыг маш их гайхдаг. Би нэг юмыг үнэхээр гайхдаг. Хүүхдүүдээ сургууль сурах гад үр тавиад, зээл тавиад баг өөрөө өгөх нь холгүй байж байгаад эрдэм номтой болохгүй зүтгэдэг мөртлөө төрөө удирдуулж байгаа хүмүүсээ тэнгүүдээр удирдуулах юм. Одоо та нар ингээл харал та. Сайд нь тэнгэр сургууль төгссөн ч гэх шиг, их засаг сургууль төгссөн ч гэх шиг худлаа үнэн ийм юмнууд хийгээ яваад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл суур боловсралгүй хүмүүсээр улсаа удирдуулах нь ямар аюултай вэ гэдгийг та нар суугаад нэг бодооч. Суур боловсрал амьдралыг мэдэх чадвар ядаж амьдрал үдсэн хар ухаангүй хүмүүсээр энэ улсаа удирдуулад өөрийгөө хоолыг бэлдүүлнэ гэж ямар аимшигтай вэ? Дээр нь миний ганц гайхдаг зүйл нь та нар өнөөдөр зураг телевиз харах юм бол өдөр болгон хулгайн тухай ярьдаг. Эрчим хүчний хулгайлгэн, банкны хулгайлгэн, нүүрсний хулгайлгэн, жижиг дунд үйлдвэрийн хулгайлгэн, бордюрийн хулгайлгэн. Тэгээ эцэст нь яах вэ? Миний Монголын ард түмэн. Энэ хулгайг чинь яагаад шийдвэрлэхгүй байгаа нь бүр гачин санагдаад байгаа байхгүй. Бүр аргаа бараад нөгөөдүүлийнхээ нөгөө чихэн дээр чихэр ургуулна гэдэг шиг хөрөнгө ураа хууль гаргая гинэ. Уучлаарай, хууль нь байна. Хууль нь байна. Хулгайч нь байна, хууль нь байна. Юу хөрөнгө ураа хууль яриад та. Хууль нь байна, хөрөнгө ураадаг хууль байна. Миний нэг үйлчлүүлэгчийн орон байрыг хураахаар сая шүүхийн шийдвэр гарчлаа. Хууль нь байгаагүй л тэр хүнийг орон байраа хураалгахгүй. Хууль нь байна. Гол нь хууль чинь сонголттой хэрэглэдэг байна. Хуулийг сонголттой хэрэглээд байна. Зарим хүн дээр ерөөсөө энэ хуулийг хэрэглэхгүй байна. Ашиглахгүй байна. Толгойг нилээд байна. 20 сая доллар их мөнгө биш юм уу? Би асууя, сая доллар бага мөнгө юм уу, их мөнгө юм уу? Гадаадын хөл бөмбөгийн ямар ч гинүү нэг тийм баг дээр рекламны Go Mongolia гэж бичиг хийнгээ сая долларын өгцөн байна шүү дээ. Гэхдээ сая доллараа зүгээр ингээд агаарт хийсгцэн этгээдэг тэр этгээд чинь гэрийнхээ мөнгөөр тэр Go Mongolia-га бичүүлдэг юм боо гэхээс төрийн мөнгөөр бичүүлэх хэрэг байгаа мó. Би баян байсан бол хамаа алга ёстой. Одоо юу гэдгийг дурын хүнийхээ одоо юу гэдгийг духан дээр нь хамаагүй юм бичүүлж явал миний их 10 сая доллараар бичиж гэдэг юм. Гэтэл яагаад мөнгийг аривлаж хэмнэх тухай ярихгүй байна. Яагаад юм замбраагүй хэрэгэлсэн хүмүүстэй хариуцлага тооцохгүй байна. Нөгөө өндөр инквайр хайчваа. Нөгөө оюун эрдэнэ хайчваа. 110 сая доллар гэд хулгайн тухай ярьсан шүү дээ. 110 сая долларын асуудал, үгүй 110 сая доллар байтугай 110 мянган төгрөгийн асуудал ярихад өнөөдөр аавын өвгөд айл үншээ 461-т орцсон сууж байгаа шүү дээ. Энэ юмны үнийн чинь нэг хэлбэр нь юу вэ гэвэл хулгайч нар нь мөнгийг авчиж байгаа учраас зах зээл бодитоор мөнгө нийлүүлэгдэхгүй байгаа. Энэ махны үнийн өсөлт чинь бас энэ манай энэ хулгайн мөнгө эргэж ирэхгүй байгаатай шууд холбоотой шүү. Монголчуудаа өнөөдөр эрх мэдэлтэй хүмүүсээс
та нар хэдэн юм асуугач. Би энэ нэгд өдөр нийслэлийн прокурорын гадаа 26 тэрбумын хулгай асуудлаар би шүүгчийг би өгөх гэж байгаа. Тэн дээр одоо манай сэтгүүлчид ирж бас оролцоосоо гэж үсэж байна. Би 11:40 үед очиод гомдлоо өгнө. Бүр даварцсан байна. Энэ улс чи юу болцсон юм бэ? Би саяхан хавдрын эмнэлэг орсон. Ойрын хамаатангийнхаа үнээр дамжуулаад одоо асуудлаас болоод. Гэтэл юу болсон? Хавдрын эмнэлэг дээр 2 сар үзүүлж чадахгүй байгаа хүний тухай би сонсч байлаа. Хавдрын эмнэлэг чинь бүр махны очроос ч амар очертой болцсон байна. Саяхан миний хүнтэй таарлаа. Энэ монголчууд чинь ерөөсөө үхэд дуусж байгаа юм байна дөө. Хамгийн ашигтай бизнес бол оршуулгын бизнес болсон байна гэд хүнээс дууллаа. Өдөр болгон шахуу эмгэнэл явж байна. Сая монголчуудынхаа ингээд би нэг ямар өвчнөөр одоо ингээд өнгөрөөд байгаа юм бэ гэд ингээд харах чинь монголчууд чинь хавдраар, архиталтаар, амиа оролдоор тэргүүлдэг болчих. Дэлхий дээр 200 гаруй улс байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй. Тэр 200-ийнхаа 10 дээр амиа оролдоор орцсон ба шүү дээ. Эхний 10-д аимчигтай биш үү? Энэ улс орн чи юу болоод байна? Ард түмэн чи юу болоод байна? Арай ч юм байгаагүй дээ гэж хэлмээр санагдаад байна. 50 мянгаар махаа авч идэнэ гэж шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Төрийн албан хаагчийн цайлан 2 сая төгрөг байдгийн. Гар дээрээ 1 сая 500 авдгийн. 30 хоногт тэгээ юу гэх юм? 5 ил мах авахын тулд хэдэн төгрөг төлөх гэж байна? Хил махан 50 мянга гэх юм бол 2 ил 100 мянгад 400 500 мянган төгрөг төлөх юм шүү дээ. Би маш энгийн шийдлэл хэлээд байна. За та шүүмжлэлээ, шийдлээ хэлгээд би энгийн шийдэл хэлээд нь штэ. Энэ хулгай хийсэн хүмүүсээ шорондоо явуулаад өгөөч. Хөрөнгө хурааж байгаа тэр одоо юу гэдгийг хуульчин байгаа. Битгий жүжиг тоглоод байгаа чи хөрөнгө хураах хууль байхгүй жүжиглэхээ болооч. 110 сая долларын олж ирмээр байна. Нөхдөө 140 тэрбумыг олж ирмээр байна. Нөхдөө 40 их найдыг олж ирмээр байна. Нөхдөө тэр мөнгө чи ороод ирвэл та нарын тэр нөгөө игдүүцээд байдаг халамж аваад байна. Махны үн буулгахад хамаалга татаас үгүй. Та 50-аар за би 20-аар авъя. Үлдсэн 30 тэгвэл май гэд үгүй. Тэр хулгайчийн мөнгөний аваад үгүй гэдэг штэ. Шүүх рүү хэрэгээ явуулаач. Энэ 13 нүүрсний хулгайчдын нэр зарлсан нэгэн ч шүүх рүү явахгүй. Хулгайчдын тоо нэмэгдээд идэг. Иргэн баасан хүү иргэд одоо жирийн иргэдийн хэрэг бол өдөр болгон явж байгаа. Сайн Бямсрын гэдэг авгааг 13 жил ял өгсөн. Тэтгэвртэй гарсан. Ганц хүүтэй гэж. Хүүдээ би Прус машин авч өгье гэж бодоод 30 сая төгрөг хахуулт авчихсан юм аа гэнгүүт маа чигээд 13 жил. Хууль байгаа үсттэй. Гэтэл 40 тэрбумыг хулгайлсан хүнд 40 сая төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Саяхан нэг хөөрхий цагта 200 мянган төгрөгийн хулгай хийсэн. Хахуул авсан. 200 мянган төгрөг. 2 жил ял авсан. Гэтэл өнөөдөр наад энэ Халтмаагийн Батулга гэдэг хүний чинь хулгайг өчнөө яриад байгаа хэрнээ шийддэггүй. Амар Баясгалангийн хулгайг ярьлаа. Оюун эрдний хулгайг ярьлаа. Сөргүүлээд нөгөөдүүл нь инквайрийн хулгайг ярьлаа. Юусоо ярьдаг. Юу болоод байна? Мах магнаг боллоо гэж. Гурил будаа бүр аимшигтай болсон.
Нөхдөө би нэг зүйлийг асуумаар та бүгдээсээ. Маш амархан шийдэл байна. Энэ махны үнийг буулгах маш амархан шийдэл байна. Маш энгийн шийдэл байна. Яг том юм яриад хэрэггүй. Одоо юу гэдэг чинь нөөцийн махыг нэмэгдүүлээ. Одоо хилээ гардаг махуудыг болиулъя. Малчтыг айлгаж сүрдүүлээд махыг багаар авъя ч юм уу. Үгүй. Зүгээр л төсвийн хулгайг зогсооч л доо. Төрийн хулгайг зогсооч л доо. Авилгалтай тэмцэх газар ажиллаа хийцэн штэ. Авилгалтай тэмцэх газар ажиллаа хийцэн. Манай прокурорууд ажиллаа хийхгүй байна. Прокурорын байгууллага хэрэгээ шүүх рүү явуулахгүй байна. Улсын их хурал дээр авилгачтай эргүүлэн татах асуудлыг оруулж ирэхгүй байна. 126 хүний чинь тал нь хулгайч гэдэг штэ. Би илээгүй. Дотор нь сууж байгаа их хурлын гишүүн Монгол төрийн тэргүүн хүртэл хэлсэн штэ. Би хин нэгнийг ингээд шууд нэрээр нь хэлэхгүй байгаа ч гэсэн энэ хулгайгаа тэгээд одоо зогсоогоод энэ хулгайч нарынхаа хөрөнгийг аваад хууль нь байгаа. Хөрөнгийг аваад мөнгөний цуглуулад тусгай сан байгуулад тэгээ махны үнэ буулгая л та. Улсын төсөвд орж ирсэн хулгайлсан хүмүүсийн мөнгө нь энд байна. Та нарын махны үнийг багасгая. 20,000-аас дээш мөнгөөр мах авахгүй болгоё. Нөөцийн сан гэж гаргая. Нөөцийн мах хэрэггүй, нөөцийн сан хэрэгтэй байна. Тэр нөөцийн мөнгө нь хаанаас бий болох вэ гэвэл наад хулгайчдын чинь мөнгө. Нүүрсний хулгайчдын мөнгө. Банкны хулгайчдын мөнгө. Яагаад энийг шүүхээр явуулахгүй байгаа юм бэ? Өнөөдөр энийг яагаад хүн болгон ярихгүй байгаа юм бэ? 110 сая доллар гэдэг чинь бага мөнгө юм уу? 1 сая доллар чинь бага мөнгө юм уу? 20 сая доллар бага мөнгө юм уу? Нөхдөө 20 сая доллартай болвол хэдэн мах авч болохоор байна? Би энийг л гайхаад байгаа. 20 сая доллар. Рио Тинто оюут толгой 2008 онд хийсэн гэрээг зөв байсан, буруу байсан, та ядуу байгаа нь ийм байсан, тийм байсан гэж тэнэглээд ах юм. Гэхдээ энэ 2026 онд хийсэн хулгайгаа яриад ядаж 2025 26 оны хулгайгаа дуусгалтаа. Энэ 2024 онд ингээл сая баахан хулгайчдын нэрийг ардын намынхан зарлаа үсттэй. 13 нүүрсний хулгайч гэж нэрлээ үсттэй. Хамгийн ихнийх нь Халтмаагийн Батулгаас эхлээд яагаараа ингээ яваа үсттэй. Аюур сайхнаар эхлээд аюур сайхнаас тэр бум гаруй төгрөг авсан гэсэн тэгээд тэр нь хайдсан юм бэ. Тэрүүгээр нь тэр нөөцийн сан тэр мөнгөний оруулах та. Авилгачдын мөнгөөр тусгай сан байгуулад авилгалцсан мөнгийг нь тэнд хадгалж яагаад яг шиг энэ ард түмэндээ хоол болгож өгөлдөө. Тэгвэл ядаж энэ авилгалтай тэмцэж байгаа нь сайн байна гэж хэлье. Авилгалтай тэмцэхэд өнөөдөр төрийн албан хаагчдынх нь цалин хүрхгүй бол цалингийн нэмий. Урамшуулын нэмий. Орлогын нэмий. Тусгай хамгаалтанд авъя. Бүр тэгж яагаад эдэнтэйгээ нэг тун одоо ширүүхэн үзэхгүй бол наад 126 хүний чинь 50 гаруй хувь гэдэг чинь 60 талан авилгачин бидний яаж амьдрахыг заагаад байна штэ. Юу болоод байна? Хахуйл өгсөн хүн тэгэл ярьсан хаана байна? Одоо жишээ нь би өөрийнхөө намаараа ярихад сая би нэг юу хараа бүр огүйц сүрсэн. Юу болоод байгаа юм? Өнөөдөр энэ юуны урд байгаа шинэ ярамгийн урд байгаа
спортын зохицолбор дээр хахуул өгсөн хүн өнөөдөр их хурлын гишүүн хийчихсэн бидэнд яаж амьдрахыг заагаад сууж явах юм. Би бүр хахуул гэж хэлээд шүү дээ. Лаанд 300 аваад өөр юу ч авцсан тэгээд явцсан хүн бидэнд яаж амьдрахыг заагаад ах юм. Сая Харбины гэрээгээр асар том хахуул авсан гэж яриадсэн. Тэр Харбины гэрээг шалгуулахгүйгээд улаарад байна шүү дээ. Тэр хахуулын мөнгүүдээ олж ирэлтээ. Энэ улсаа аврахын тулд улсын нөөцтэй буюу хахуулчдыг хурааж авсан мөнгөөр нь одоо тусгай нөөц гаргаад хиймээр шүү дээ. Тэгэл бүгдээрээ гадаад руу гараа явуучих юм. Тэр гадаадд байгаа хүмүүсээ авчрахгүй мó? Тэр удаан жаргал гэдэг хүний бүр мартцсан. Та нар одоо удаан жаргал гэж үнийг танихгүй байх. Монгол улсын хөдөлмөрийн баатар удаан жаргал. Нэр нь одоо удаан жаргаж байгаа. Америк ч юм уу хаан ч ингэж яваад хавлгайсан мөнгөөрөө гадны иргэншлээ аваад ингэ байж. Сайн нэг хулгайч олон жилийн өмнө энэ чи одоо ганцхан сая болсон юм биш л дээ. Бурхан болсон тухай дууссан би. Гэхдээ ингэж болоо юу. Тэрнийг одоо бурхан болсныг хараад одоо хогчин гэж сууж явах ёстой юм уу? Тэр Ганбатыг олж ирэхгүй юм уу? Бусад одоо нөгөө хулгайч нар хаана явна? Гараал явчих юм. Энд чи Монгол улс чинь төр биш юм уу? Чи гадна дотнотойгоо харьцаад яриад хүү энэ хулгайчаа олоод тэр инээ тэрэ бүр болдгүй юм бол тэнд нь очи хорлоо далаад хийчих болдгүй юм уу? Чин төр гэдэг чи амар штэ. Хувь хүн биш штэ. Төрөөс айх тэр имээх гэж ойлголт юу нь болохоо байжчээ. Дээр дооргүй нэг айлын эрх хүүхэд байдаг. Аавынхаа өөдөөс салаач үзүүлээд амандаа тамхи татаад яасан ч яадгийн ингээд аархаа сууж байгаа аятай. Энэ төр засгийг чинь үнэлэхэ болцсон юм ааш. Өнөөдөр энэ инфляц гэдэг байгаа юм чинь бүр замбраагаа алдлаа шүү дээ. Одоо энэ иргэд чи яаж амьдрах юм? Мах гурил байхад Монгол нэг хэсэгтээ амьдрна гэж ярьдаг байсан. Гэтэл махаа идэж чадхаа боллоо. Энэ ман байна уу, ан байна уу? Энэ чинь Монголын асуудал шүү. Монголчуудаа. Тиймээс би хэд хэдэн зүйлийг онцгой хэлмээр. Нэгдүгüүрт энэ Монгол улсын засгийн газар 2026 оны 9 сарын 1 гэхэд үнийн өсөлтийг бодитоор зогсоож чадахгүй л өөрсдөө огцроод парламентын сонгуулийг дахиж хиймээр байна. Тэр ард түмнээсээ асууя. Авлагчдаа сонгох юм уу? Тэгвэл ахиж үтхий гомдлоо тавиарай. Арчаагаа алдаа тэр сүүн дээр булаалддаг шиг ийм артын үнгүү халуун савн дээр орилддаг шиг гудамжинд шүлсээ хаяад тамхиа татаа явдаг шиг гутлаа урагдаад хувцаа одоо юу гэдгийг нөхөж өмсдөг шиг тэр зовлонтой амьдралаас салахгүй байхыг үнэхээр хүсээд авлагчдаа сонгох хүсэлтэй байгаа бол одоо ахиж энэ тухай яриха болий. Үгүй ээ. Бид нар одоо үр хүүхдээ бодъё. Амьдралаа бодъё. Тусгааруулсараа бай. Монгол улсаа мандан бадруулахын төлөө миний чиний нам үл хамаар явъя гэж байгаа бол тийм ээ. Тэгж байгаа бол энэ дээр харин ёстой та би гэлтгүүгээр тултлаа үзье. Тиймээс сонгуулаа ахиж эзгэе 9 сард парламентыг тараах хэрэгтэй. Ийм засгийн газартай, ийм ерөнхий сайдтай, ийм их хуралтай тэгэд эрх мэдэлтэй мөртлөө эрүүгийнхэнтэй атгуулсан ийм хуулийн байгууллагатай байх юм бол Монгол улс цааш явах боломжгүй. Авилгалтай тэмцэе гэж явал авилгачтай тэмцмээр. Бид шүүхэд итгэдэггүй. Шудрах шүүхэд итгэдэг байх ёстой. Бид шудрах шүүхийг шаарддаг байх ёстой. Монгол улсын үндсэн хуулинд дээр та шудрах шүүхээр шүүлгэнэ гэж байна шүү дээ.
шудрах шүүх рүү энэ хүмүүсийг аваачихгүй мүү? Энэ нүүрсний хулгайч нараа ядаж шийтгэхгүй мүү? 1-2 жилийн ял өгсөн ч хамаа гол нь тэр хөрөнгийг хураах хулгайсан хөрөнгүүдийн улсад төвлөрүүлэх хуулийн зохицуулт хийхгүй мүү? Тийм хууль байгаа штэ. Ийм утгагүй амьдралаар ингээд удаан амьдраад байх юм уу? Энэ иргэд чи үхэд дууслаа. Хавдраар өгч जैन, архитектаар өгч जैन. Дээр нь хамгийн аимшигтай нь амиа хорлож байна. Тэгээд өөрсөдөө л би нэг ингэ ярьж байна. Өнөөдөр торооллууд нэг юу хэмдэ өөрийнхөө бодлоо хийш боолуудын бодлоор ярьдгаа одоо болох хэрэгтэй. Би Монгол өнөөдөр Мандан Бадраасаа гэж боддог. Миний хүүхдүүд зөв газар, зөв хүмүүжилтэй, зөв орчинд амьдраасаа гэж хүсдэг. Иргэн баасанхүү эрх мэдэлтэй байхдаа энэ улсад юм хийсэн байгаасаа гэж би боддог. Энэ улсад хоёрхан хууль л өнөөдөр их аятайхан явж байна. Нэг нь миний баталсан эрт илрүүлгийн хууль. Арай эрт хавдраа илрүүлчихэд амин арай хийж одоо юу гэдгийг даврагчаа. Нэг нь тамхины хууль. Та бид нар өнөөдөр гудамжинд тамхичтай арай бахарж. Өөр олигтой хууль хэрэгжиж байгаа хууль энэ улсад одоогоор баг харагдахгүй байна. Энэ амьдрал тус болохгүй байна. Хууль гараал байдаг, ерөөсөө юм нь явахгүй байна. Хууль олон байж болтгүй юм. Хууль хэрэгждэг байх ёстой юм. Өнөөдөр зарим нэгэн тэнгүүдийн оюу толгойг нэх тийм шүүгээд байгаа. Өдөр болгон сая доллар өгч байгаа шүү дээ. Харин тэрийг хулгайлж байна хүмүүс. Энэ эх орн ард түмэн улс орноо өнөөдөр бодоод миний чиний нам хамаарахгүйгээр би ардын нам би одоо өдий болтол ардын намынхаа төлөө саналаа өгдөг. Яаж би намынхаа эсрэг явах вэ гэж мэдрэл юм ярьдгаа одоо болцгоё. Би насаараа л ардчлалын төлөө байсан. Арай ч энэ намаасаа урахгүй гэж эргүүтэд тэнэгдэгээ зогсооцгоё. Энэ хүн нам чи харин хүний төлөө нам юм уу гэж одоо эргүүтэж одоо юу гэдгийг тариг толгооноос галцгаая. Бүх намд сайн хүмүүс байгаа. Ардын намд сайн хүмүүс байна. Мэдлэгтэй, боловсралтай энэ улсыг хөгжүүлсэн, дэмжсэн, авч явсан, авилгалын эсрэг хатуу зогсох, зүрхтэй, зоригтой залуучууд ч байна, хөгжчүүд байна. Арчилсан намд мөн адил. Хүн намд ч тийм байгаа гэж би итгэж байна. Ганцхан тэднэрт зайл мэх байдгүй мүү? Эсвэл орон зай олддоггүй мүү? Одоо та нар зүгээр л надаар жишээ аваад харахгүй юу? Би энэ арчилсан намыг өнгөтэй өдөө болоосоо гэд намын даргын сонгуулийг нь санаачлаад зохион байгуулад оролцоод хийв явсан. Намын үндэсний бодлогын хороо, намын бусад бүтцүүдийг гаргаад өгсөн. Нам нь одоо нэг институцийн хэмжээнд ороосоо явсан. Хулгайчдаас салж өгөхгүй. Арчилсан нам чинь бас ингэмээр байна. Тийм учраас энэ хулгайчдаас салах хувьсгалыг ардын намынхаа учирлаа чи эхлээд энийг хиймээр байна. Шалгуулна гэж хилээд орхичдаг биш. Шалгаагүй араас нь нэгдэг, шаарддаг. Прокуророо дуудаж уулзаад яагаад энэ хэрэг боохгүй байна гэд тодорхой хэрэгүүдийг гаргаж одоо асуумаар байна. Зарим нь цагаатгамаар байна. Хүнийг 10-20 жил ингээ хэрэгтэй юм шиг боож явж болохгүй. Хаана байна? Сайн нөгөө 100 сая төгрөгийн чиглэл хахуул авцсан гэдээсэн нөгөө өөр хангаа нөхөр. Ийм л байна штэ. Ийм учраас энэ улсыг өнөөдөр жаахан хөл дээр нь зогсоохын тулд одоо хөгжил ярих бол нэгдүгээр ажил биш болчоод байна. Бараг ажил хийснээс хийгээгүй дээр болчоод байна. Эхлээд цоорхоо оймсоо нөхөж өмс. Цоорхоо төсвөө бүгэл. Цоорхоо төсөв гэдэг чинь хулгайч нараа зогсоо гэдэг шүү дээ. Ингүүл энэ улс чинь нэг юу болох гээд байна? Эзэнтэй болох гээд байна. Тэгээ хүн засагддаггүй хууль засаглая гэдэг байгаа юм бол
хамгийн түрүүнд энэ хахуулын эргээ авсан албан тушаалаа урвалан ашигласан нүүрсний хулгай хийсэн энэ хүмүүсээ шоронд нь явуулаад өгөөч гэж хүсэж байна. Хөрөнгийг хураагаад өгөөч гэж хүсэж байна. 50 гаруй хувь нь үнэхээр хахуул авилгалд идэгдсэн юм бол тэднийг солиод өгөөч гэж гуйж байна. Ингүүл махны үн буунаа. Монгол улс хөгжин.